Цаанаа Future Japan төвийн подкастын маань ээлжид дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр та бүхэнд энэ удаагийнхаа дугаараар бид хоёр Японд хэрхэн ажил солих вэ? Ажиллаа солих вэ? Гэсэн талаар 15 удаагийн дугаараар байгаа тийм ээ. Дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За энэ талаар манай ийг л сайн ярина да. Харин тийм Монгол ажил сольж байсан уу? Монголд бас нэг удаа сольж байсан. Монголд ажил сольж үзсэн, Японд ирээд ажил сольж үзсэн. Тэншоку гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Шинээр ажилд орох биш, тэншоку гэхээр шинээр ажилд орохоос бас арай нэг жоохон өөр байдаг. Тэг бичих юм хүртэл. Ер нь тэгэл манай японочууд чинь насаараа нэг ажил яг зөв. Тэр бас юунд одоо бас ерөнхийдөө жоохон хуучраад байгаа тий. Урд нь болохоор хин одоо юу гэх насаараа нэг компанид ажилласаар агаад тэр компаниуд тэтгэврт гардаг нь айгүй тийм нийтлэг байсан бол одоо бол залуучууд нь ялангуяа айгүй хаж сольж байгаа тий. Гэхдээ яагаад юм бэ? Одоо хүртэл яг тэр хуучин юу уламжлал нь үлдсэн байна. Нэлээ үлдсэн тий. Яг ингээл хин нэг нь одоо жишээ манай ажилд ингээл хин нэг нь ажлаас гарна гэх тэнгууд бүр амар шокны амар том ингээ мэдээ олж болно. Тэгээд шинээр хүн ажилд орсон байх юм бол өмнө нь хэдэн компани барыг сольсон гэх юм бол барыг л жоохон хасах имиж рүүгээ хасах юуруугаа орох шинжтэй байдаг. Тэгэхээр өмнөх юмнууд нь бас нөгөө өмнөх тэр Японы үндэсний тэр ойлгоц тогтсон байсаар л байгаа. Одоо хүртэл тэншоку дараагийн ажилдаа орохдоо одоо тэр нөгөө анкетн дээрээ анкет тэгээ тэрнээс гадна нөгөө шокумоки эрэкгээд ажлын туршлага гэх юм одоо анкетнаасаа өөр дахиад тусдаа нэг тим юм бичдэг. Тэрэн дээрээ одоо ийм ажил хийжсэн яг одоо яг юу хариуцж хийдэг гэсэн те ямар юу ажил хариуцж хийдэг гэсэн ямар одоо амжилт үзүүлсэн тэгэнгүүтээ яагаад одоо ажиллаа солих байгаа юм одоо ажиллаа солих гэж бодсон одоо тий шалтгаан нь юу исэн гэсэн юм айгүй айтайхнаар айгүй сайн бичихгүй бол ерөөсө болдоггүй. Яг ажил их солисон байж болно. Гэхдээ гол нь тэр нь яг тодорхой шалтгаантай тий хоорондоо уялдаа холбоотой. Яг өөрийнхөө болон тий одоо юу гэх өөрийнхөө яг одоо тэр компанид ингээд гүйцэтгэх одоо тэр зорилго байгаа штэ тий тэрийг ингээд биелүүлсэн болохоор би ингээд дараагийнхаа одоо career up хийхин төлөө дараагийн компанид орсон ч гэдэг юм уу тий ийм байдлаар одоо яг хооронд нь холбож өгөхгүй бол одоо юу гэдгийг одоо өөрөө яг хувийн шалтгаанаас хэрэг болсон гэж бичих юм бол баг тэгж бичиж болохгүй байгаа тий тийм юм бол өө энэ хүн авахгүй штэ тий за манад ч гэсэн жишээлбэл одоо өмнөх компани жоохон муулаад ч юм уу тий жоохон тийм хасах утгатай юм бичих юм бол за манай компани ч гэсэн дараа нь кимбенц гэдэг юм уу тий эхний ажил маань жоохон сонирхолгүй байсан надад тохирохгүй байсан гэх юм бол за энэ манад ороод бас л кимэн гэсэн утгаар харах учраас аль болох хичнээн одоо юу гэдгийг цалин бага байсан учраас ч юм уу тий одоо өөр шалтгаанаар өөрт тохирохгүй байсан, таалагдахгүй байсан гэсэн шалтгаан байлаа ч гэсэн тэрийгэ огт бичгүйгээр өөр утгаар тэр өөр утгыг олж эвтэйх нь хариулж бичихгүй болдгоо. Дараагийн ажилдаа ороход аюу хэцүү. Тэгэл ер нь ажлаа солих тусмаа л дараагийн ажилдаа ороход хэцүү болдог. Японд л аюу хэцүү. За тэгээ гадаад хүмүүс бидний хувьд болохоор визний хувьд бол одоо нөгөө визнийхээ хүрээний дотроо л ажиллаа сольж авах юм бол нөгөө цагаачлалын албанд бол ямар ч одоо асуудал байхгүй. Гол нь нөгөө өөрийнх нь карьертэй ажилд авах газартаа л жоохон юутай гэсэн үг. Тийм учраас ажилд авах компани олж чадах юм бол ямар ч одоо санаа зовлтгүй ажиллаа сольсон одоо сольж болно гэх юм уу тий. Тийм. За, одоо баг ажилласаа 1 жил болж байна тий. Тийм 1 жил болох гэж байна. Адлангийн 3 сар цайлсан гэдэг чи одоо 2 сар гэхээр 1 жил болох гэж байна. 11 сар гарan болж байна. Хэр их юу ад юм бэ? Яаж юу н одоо одоогийн компаниас ажиллаа солиё гэж бодохоор яаж хаяаж эхлэх үү? Яаж компанид орох уу? За, ямар ч гэсэн одоо нөгөө эйжентүүд байгаа шүү дээ. Ажилд зуучилдаг эйжентүүд байгаа. Тэднээс ерөнхийдөө зуучлуулж хайна. За ерөнхий одоо юуных нь сонголтууд гэх юм бол за мэдээж эйжентээр одоо зуучлуулах нэг арга байна л эсвэл өөрөө шууд хайх шууд компани руугаа өөрөө анкета явуулаад хайх нэг арга байна. За эсвэл одоо нэг танил талаараа ч юм уу те эсвэл нөгөө head hunting хийлгээд ч юм уу те scout хийлгээд дуудагдаад одоо манад орооч гэж урагдаад ч гэх юм уу тиймэрхүү байдлаар орох гэсэн аргууд байж болно гэж бодож байна. За тэгээд миний хувьд болохоор
хамгийн эхлээд ажлаа солиё гэсэн шийдвэрээ мэдээж гаргасан. Тэгээд ажлаа солиё гэсэн шийдвэрээ гаргасныхаа дараа ерөнхийдөө нэг барагцаагаар нэг хугацаа өөрийнхөө дотор шийдээд за би одоо тэдэн оны тэдэн сар гэхэд ажлаасаа гаръя да гэж одоо тэгэнгүүтээ тэдэн сараас нь дараагийнхаа ажилд орно гэж шийдээд тэгээд тэр хүртлээр дараагийнхаа ажлаа хайх цаг хугацаагаа өөртөө бэлдээд тэгж авсан. За жишээлбэл би 21 оны 3 сард ажлаасаа гарсан байгаа. Тэрийг би болохоор 20 оны бараг дундаас эхлээд ер нь ботцсон байсан ажлаасаа гарыгээд тэгэнгүүтээ за 21 оны 3 сар орчим л зүгээр юм байна да. Ягаад тэгэхээр би сургуульд ажилладаг гэсэн болохоор сургууль гэдэг чинь нөгөө оноороо нөгөө Япон болохоор 12 сард он дуустдаг. Дуустгаас гадна хичээлийн шинжил нь 3 сард дуусаад 4 сараас шинэ хичээлийн жил эхэлдэг. За зөвхөн сургуульч биш зарим компаниуд ч гэсэн нөгөө жилийн эц гэдэг нь 3 сард байдаг компаниуд их хвчлэн байдаг. Тэгэнгүүт би за 3 сард 21 оны 3 сард ажиллаа солиод 4 сараас шинэ ажилдаа орё доо гэсэн бодолтой байсан. За тэгэнгүүтээ 20 оны дунд үеэс нь ажлаа хайж эхлэхдээ би яаж хайсан гэхээр тэр эйжентүүдээр хайж эхлээд одоо өөрийнхөө ямар ажил хиймээр байна гэдгээ дотроо шийдээд одоо нөгөө салбар одоо ажиллаж байгаа салбар ижил байх юм бол дараагийн ажлаа хайхад нэлээд амар болно. Тэгээд миний хувьд болохоор өөр салбарт ажиллая гэж шийдсэн байсан болохоор эйженттэй хэлээд одоо бүртгүүлээд би ингээд ийм түүхтэй ийм хүн байгаамаа. Тэгээд ажлаа солих хүсэлтэй байгаамаа, компаниа солих хүсэлтэй байгаа юм. Тэгээд гэхдээ би дараа нь одоо ийм ажил хийх хүсэлтэй байгаамаа гэд тэрийгэ бүгдийг нэлээд тэгэл ажил хайлгуулж зуучлал заваад нөгөө эйжентүүд маань миний өмнөөс компаниуд руу ийм тохирох ажил байна. Одоо өөрөө чинь хүссэн тэ одоо нөхцөл нь харахаар ийм ажил байна гэд хэлж өгөө. Тэгэнгүүт наа чин зүгээр юм байна. Тэгвэл миний анкетыг явуулчих гээд за наадах чин жоохон миний хүсэж байгаас арай өөр юм байна гэсэн байдлаар тэгээ нэлийн хэдэн сар нэлийн хайж эхлээд тэгээд нэлийн хугацаа төхөөд бараг өвөл болоод 12 сар болоод эхэлсэн. Тэгэнгүүт ер нь бол нөгөө яг би хүссэн ажил надад таалагдсан ажил маань олдохгүй болоод тэгэхээр тэгэнгүүт надад надад ажлын санал тавьсан газар байсан. Тэгээ тэр газар руугаа намайг тэрэн гэхдээ нэлийн хэдэн сарын бараг жилийн ч өмнө нөө тийм яриа болсон байсан. Би тэгээд тэр газар тэр үедээ бол орох хүсэлгүй байсан болохоор жоохон хойшлуулсан байсан. Тэгэнгүүтээ тэр эйжент газрууд надад санал болгосон ажлаас надад тэр хүсэл тавьсан ажил маань арай нөхцөл нь таалагдсан болохоор нөгөө газраасаа намайг авах хിവэрэ байгаа юу? Би одоо ажлаа солиё гэж бодож байгаа гэд холбоо ирсэн чинь болноо гэд тэгээд бараг 1-2 сарын үед байна уу нөгөө ажлаа шийдсэн байсан. Тэгээд тэгэнгүүтээ дараагийн одоо ажиллаж байгаа ажилтаа нэг ойролцоогоор сарын өмнө хэлээд сар ахсын өмнө ч юм уу хэлээд ер нь бол хуулиараа их газрууд 1 сарын өмнө ажлаасаа гарахаас өмнө хэлэх залттай байдаг. Тэгээд би ажлаасаа одоо ингээд 3 сарын сүүлээр гарнаа гэдгийг хэлээд тэгээд л ерөнхийдөө гарсан байгаа да. Тэгээд 3 сарын сүүл гэхэд гараа 4 сараас шууд нөгөө шинэ ажилд ороод иймэрхүү дараалал. Ажлаасаа гарахад ямар нэгэн юу өнтер байсан уу одоо бичиг баримт одоо болж байгаа ажилдаа болохоор бүрдүүлэх юм ерөөсөө юуч байхгүй. Ажлаас гарах өргөдөл хэрвээ өгдөг болвол өгөөл би баг өгсөн амаараа баг манах болцсон. Тэгэл эхлээд дээдлийнхээ хамгийн ойрын тийм хамгийн ойрынхоо яг одоо шууд намайг удирддаг даргатай арай ойрын хүндээ тэ эхэлж хэлээд тэгэнгүүт нөгөө хүн чинь бас за чи тэгвэл энэ үед ч юм уу те энэ хүнд нь илүү төрүүлээд хэлсэн дээр хаач гэдэг юм уу нэг тиймэрхүү арай өөрийнхөө ойрын хүндээ эхэлж зөвлөд би ингээ гарах санаатай байгаамаа. Тэгээ яг шууд одоо нөгөө хамгийн эцсийн байдлаар захиралтай хэлэхээс өмнө тэр яг өөрийнхөө хамгийн ойрын даргатай нэлийн эрт хэлсэн. Би ер нь жоохон ажил хайж эхэлж байгаа гэдгийг хэлсэн байсан. Тэгэнгүүт манай нөгөө дээдлийн дарга маань миний хийдэг байсан ажлыг дараагийн одоо нөгөө намайг болцонгууд миний хийдэг байсан ажлыг өөр хүнд зааж өгөх юм уу те хойлох нь одоо нууц арц гэх юм те нэг тиймэрхүү юм хийгээд эхэлсэн. Тэгэхгүй бол гинт би сарын дараа гэ тэгэнгүүт бас миний хийдэг байсан ажлууд өөрийнхөө хийдэг байсан ажлуудаа дараагийн хүмүүстээ зааж өгч амжихгүй ч юм уу тиймэрхүү юм байх учраас
ойрынхоо дарагтаа хэлээд тэгэл хийдэг ажлууд миний хийдэг ажлуудыг баг багаар нөгөө өөр хүмүүс даатгаад эхлэнгүүд манай бусад ажилтнууд жоохон ханд аваад ягаад вэ гэсэн байртай. Тийм тэгвэл бас айгу зүгээр одоо тийм тэгэнгүүтээ цаач тэгвэл одоо захиралд энэ үеийг өнгөрөөд энэ үед хэлэл зүгээр хаас гэдэг юм уу надад арай зөвлөгөө надаас илүү одоо ажилласан ч юм уу тийм хүн байгаа учраас тэгээд тэгэнгүүтээ манай сургуулийн захиралд хэлээ сургуулийн захирал болохоор хамгийн дээдлийн одоо группийн ахлагч одоо ерөнхийлөгч гэх юм уу тийм Режжо гэд тэр хүнд хэлээд тиймэрхүү шат дараалаар ер нь явсан. Тэр нь хамгийн одоо нөгөө эцсийн хүндээ хамгийн шийдвэр гаргах хүндээ хэлэх хугацаа нь багадаа 1 сар байхаар тооцоод урагшаага 2 сарын өмнө ойрхоо дарагтаа ч юм тиймэрхүү байдлаар хэлээл. Тэгээ бичиг баримтны хувьд болохоор нэг их юм байхгүй. Тэгээд яг нөгөө хамгийн дээдлийн тийм тэрэн болохоор байсныхаа дараа тэгээд хамгийн дээдлийн дарагтаа хэлээд окей гэд намайг ажлаас гарахыг зөвшөөрөх юм бол одоо нөгөө шүрх гэнэ гэж яах байна тий одоо нөгөө цалин нэмээ ч юм уу тий намайг болохоор юу яасан чи дараагийн ажлаа олцсон юм уу хэрвээ олоогүй байх юм бол одоо нөгөө хагас цагаар ч юм уу ажиллахгүй мó гэсэн нэг тиймэрхүү санал мандал байсан. Тэгээд угаасаа нэг мөсөн хоёрын оронд тэгмээрг байсан болохоор би дараагийн угаасаа л ч болохгүй л байсан л да дараагийн ажил бүтэн цагийн ажил орсон гэх тиймэрхүү юм байсан тий. Тэгээд эцсийн байдлаар гарахыг зөвшөөрөх юм бол нөгөө нэгтлэн ч юм уу тиймэрхүү хүмүүс эрүүл мэндийн даатгалаа буцаах ч юм уу тиймэрхүү юмыг над руу уцаар яриад ерөөсөө л би 3 сарын 31 гэхэд миний одоо нөгөө сики гэж ярьдаг шүү дээ миний орондоо юу байхгүй болно тэр тэгэнгүүт миний эрүүл мэндийн даатгалаас тэр өдрөөс эхлээд хүчингү болно хүчингү болох жоохоо компанид буцааж өгөх хэвээр тэгэнгүүт дараагийн би тэгээд нэг ээлжийн амралт гэдэг одоо нөгөө хэд өдөр ээлжийн амралтын өдөр байгаа цалинтай амралт байгаа болохоор тэрийгэ ажлаас гарахаас өмнө хэрэгжилж дуусахгүй болохгүй болохоор 3 сарын бараг 10 хэдэн гээд миний ажилдаа ажиллах сүүлийн өдөр болоо тэгэнгүүтээ 3 сарын сүүл хүртэл би одоо нөгөө цалин бодогдоод ажилтан хэвээрээ байна. Тэгээд одоо тэр нэг 3 сарын 10 хэдэн дэлээ 15-нд ч юм уу тэр өдөр одоо өгөх юмнуудаа бүгдийг нөгөөд тэгээд одоо нөгөө өөрийнхөө ажилдаг газар төв компанид очиж нөгөө хүмүүстэй очиж сацуудын мэдчилгээ хийгээд баярлаа гэд одоо нэг ойр зүрийн нэг бэлэгсэлт ч юм уу тиймэрхүү юм авчичаад тийм баярлаа гэд тэгэнгүүтээ төв компани дээр очиод нөгөө буцааж өгөх юмнуудаа жоохон эрүүл мэндийн даатгалаас өөр юм байхгүй байсан шиг санагдчихээн. Тэгээд компаниас нөгөө нэг тэтгэврийн дэвтэр ч юм уу тиймэрхүү юмнуудыг компани дээр хадгалсан байсан юмнуудыг надад буцааж өгөх ч юм уу тиймэрхүү юмнууд байсан. Тэгээ 3 сарын 10 эднэр эрүүл мэндийн даатгалаа би өгцөн. Тэгээд тэр хугацаанд одоо жишээлбэл 3 сарын сүүл хүртэл миний эрүүл мэндийн даатгал хүчинтэй байх болохоор чи хэрэглэхгүй мүү зүгээр үү эмнэлэг очихгүй юу гэж тэгжсэн. Тэгэхээр би зүгээр ахаа гайг байх эмнэлэг орохгүй байх гэл тэгэл буцаагаад өгцөн. Тэгэл одоо хуучин ажилласаа өөр нэг юм байхгүй. Тэгээд иммиграшнд яаж мэддэг? Тэгээд иммиграшн болохоор ажилласаа гарснаасаа 14 хоногийн яг хуулиар бол 14 хоногийн дараа бахаа мэдэгдэх хэрэгтэй байдаг. Тэнгүүд би тэгэл иммиграшн центрт нэг яаран мэдэгдэхгүй шинэ ажилдаа ороод тэгэл 4 сарын 1-ээс нь шууд шинэ ажилдаа явж ороод тэгээ шинэ ажилдаа ороод эхний хэд хоног ажил мэжилдаа тасах тиймэрхүү юм хийж ирснийхээ нэлээд бараг 7 хоног 10 хоногийн дараа ч юм уу шууд онлайнаар мэдвэл юу яцсан. Тийм онлайнаар яадаг юм болцсон мэлээ шууд онлайнаар одоо тэр нөгөө юу хийхтэй бичиг баримт бүрдүүл юу яахтай Newcon мэдгэхдээ 2 юм хийсэн. Эхнийх нь болохоор эхний газраасаа гарсан гэж нэг мэдэг юу хийгээд Keyako гэрээ дууссан гэсэн нэг хүсэлт өгөөд дараа нь шинэ газарт орсон гэсэн 2 юм тусдаа бүгэлтэй мэлээ. Шууд ажлаас салсан гэсэн нэг юм өргөдөл өгөх биш. Newcon дээр болохоор яг өөрийн биеэр очих юм бол нэг А4-ийн цаасл бүгэлтэй. Би тэрний өмнө нас ажлаасаа салхтаа мэдэхгүй. Тэгэхэд би бүр 14 хоногоос ч өнгөрцөн байсан. Нилээн хэдэн сар болцсон бараг. Дараагийн ажлаа хайгаад өмнө нь ажлаа салхтаа би дараагийн ажлаа олоогүй байхдаа шууд ажил маань дуусчихсан. Тэгээд тэгээ Японд ирээд тэр үед нэг удаач байсан. Жил гарan болоод эхний газрын маань гэрээ дуусаад тэгээд шууд дууссан. Тэгээд ажил хайгаад явж агаад ажлаа олсныхоо дараа нэлээд хэдэн сарын дараа ажлаа олсныхоо дараа
Ньюкан дээр шууд өөрийн биеэр очиод би ингээд эхний газраасаа тэдэн сарын тэдэнд болсон. Одоо энэ ажилдаа тэдэн сарын тэдэнд орсон. Би одоо яах ёстой бэ гэж асуусан чинь чи ажилласаа гарсан гэд нэг одоо нөгөө салсан гэсэн энийг бичээд өгчих гээл Ньюканы хүн надад нэг А4-ийн нэг цаас өгөөл тэрэнд нь өөрийнхөө бүглэх систем хуучин компанийнхаа нэрийг хаягтай нэг амар их юм байгаагүй утастай тэгэнгүүтээ шинэ орсон компанийнхаа нэр хаяг утсыг нь бичээл өөрийнхөө гарын үсгийг зураал өгчихсөн. Тэгэхэд миний болохоор нөгөө визний хугацаа үлдсэн байсан болохоор тэгж их юм бүрдүүлэх шаардлага байгаагүй. Дээрээс нь эхний ажилдаа ажил дараагийн ажил маань нөгөө нэг салбар нь ижилхэн байсан болохоор би дахиж шинээр юу мэдүүлэх шаардлага гүйсэн. Жишээлбэл одоо би нэг багш ч юм уу хийж байгаа дараа нь техникийн ч юм уу тий IT чиглэлийн ажилд орох юм бол тэр бас өөр ээж магадгүй учраас дахиж шинээр юу визээ мэдүүлсэн нь одоо нөгөө арай нөгөө санаа амар гэх юм уу дараагийн ажилдаа би үнэхээр энэ визээр ажиллаж болох юм уугүй юу гэдгийг жоохон өөртөө эргэлзэж явах юм бол шинээр шууд шинэ компанийнхаа бичиг баримттай хамт визээ мэдүүлснээр харин өмнөх ажилдаа яг ижилхэн байх юм бол угаасаа болно гэж ойлгоод дараа нь одоо дараагийн ажилдаа ч визээ мэдүүлэхдээ асуудалгүй гэж өөртөө итгэлтэй байх юм бол одоо нөгөө Ньюканы вебсайтаас хараад эртгэлтэй байх юм бол нэгтгэх шаардлагагүй зүгээр Tenshoku Todoke гэдэг нэг цаас байдаг. Тэрийг өгвөл болоо. Тэгээд энэ удаас би угаасаа нөгөө визний хүрээ нийжлэх юм байсан болохоор бас шууд Tenshoku Todoke гэдгийг хийсэн. Ньюканд. Тэгэл бас нөгөө визний хугацаа үлдсэн байсан болохоор зөвхөн тэр одоо нөгөө Японоор бол Shozoku Kikan өөрчлөгдсөн гэсэн юугаа л өгч байгаа юм л та. Миний одоо харьяалагддаг байгууллага маань өөрчлөгдсөн шүү гэдэг одоо мэдүүлгээл мэдүүлж байгаа гэсэн. Тэгэнгүүтээ одоо энэ компанид ажиллаад нэлээд хэдэн сарын дараа визний хугацаа маань жоохон дөхөд тэгэнгүүтээ шинэ компанийнхаа нөгөө нэг Kessan шоу гэж ярддаг нөгөө тайлан жилийн орлогын тайлан ч юм уу тиймэрхүү юмнуудыг өгөөд шинээр визээ мэдүүлэл тэгэл өөр бичиг баримтны хувьд юм байхгүй тий энэс өөр тий өөр бичиг баримтны хувьд болохоор татварын бичиг баримт татвартай холбоотой бичиг баримтууд байгаа. За эхлээд ер нь хоёр нөгөө төрөл байна л да. Эхлээд дараагийн ажлаа олцсон байхдаа ямар бичиг баримт бүрдүүлэх үү, дараа нь олоог байхдаа ямар бичиг баримт бүрдүүлэх үү гэд. За миний хувьд болохоор хамгийн анх ажлаа солихдоо ажлаа олоогүй байсан. Тэр хугацаанд болохоор эхний миний нөгөө эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал болохоор компанитай холбоотой байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд амьдардаг дүүргийн маань татвар компани руу очиад тэгээд миний цалингаас хасагдаад явдаг байгаа. Тэгэнгүүт эхний компани болоод дараагийн ажил олоог байх юм бол би цаашаага эрүүл мэндийн даатгал дүүргийн татвараа цалингаас өдөө хүртэл хасагдчихсэн бол одоо цалин гэж байхгүй болчих болохоор шууд дүүргээс над руу хэмжлэл ирэхээр тийм нөгөө нэг юу хийхгүй болохгүй бичиг баримт бүрдүүлэхгүй болохгүй. Тийм болохоор дараагийн ажлаа олоогүй дараагийн ажлаа хизээ олох нь тодорхойгүй нэг жоохон 2-3 сар ч юм болохоор ах юм бол дүүрэг дээр очиод би ингээд ажилласаа гарсан байгаа. Миний одоо нөгөө эрүүл мэндийн даатгалыг компани Шакай Хокен биш Кокуми Хокен болгоод өгөө гэд дүүрэг дээр очиж хэлээ. Тэнгүүтээ одоо нөгөө Жумин зэ оршин суугчийн татвараа бас би ажилласаа ингээ гарцаа шууд надад хэмжлэл нэрдэг миний гэрт хэмжлэл ирдэг болгоод өгөө гэд тийм тэцгээ хийн. Хэр удаан ажилгүй явж болт юм бол Японд 6 сар орчим гэж сонссон. Тэгээ 6 сараас баг илүү болчвол баг нөгөө виз нь одоо нөгөө виз үлдсэн байгаа виз нь ерөнхийдөө тэрийг тэгээд дараа нөгөө сунгуулгаад жоохон тайлбар ихгүй болохгүй яг яагаад ингэж удаан ажилгүй явсан тий. Тэгээд бас нэр ингэ тийм билээ шүү дээ. Тэр нөгөө удаан хугацаанд ажилгүй явж ирсэн аа одоо яг ажил хайжсан гэдгээ батлах тийм юм бас хэрэгтэй болдог юм шиг үлээ тий. Газрууд руу хөсөлтөө өгч ирсэн нөгөө газрууд нь мессежээр ярилцлаганд дуудсан. Яг үнэ. Өөрийнх нь CV ч гэдэг юм уу. Тэгэнгүүтээ одоо нөгөө Японч бүх компаниуд бүх юм нь яг бичгээр нөгөө яадаг болохоор тийм ярилцлаганд хүрээд мэйл ч юм уу тийм ярилцлаганд ирээрээ гэж яадаг ярилцлагын дараа тэнцээгүй байсан ч тэнцээгүй гэсэн юм бичгээр заавал ирдэг болохоор тэр юмнууд яагаад заавал хадгалаад яг үнэн тэгш эрэхтэй минь тэгээ яг хуулиараа болол нэг тэгтээ нөгөө виз нь 6 сар ч юм уу хүрэхгүй байх юм бол болохгүй тийм тэгэл харахаас аргагүй болно. Визнийхээ хугацаанд болохоор нэг аюулгүй байж магадгүй хугацаанд хамгийн дээдлэн 6 сар тийм юу гэдэм бэлээ шүү дээ. Энд нөгөө нэг их сургууль болон одоо мастер, доктор тэгээ дээрэс нь
мэргэжлийн сургууль коллеж төгссөн оюутнуудад төгсөөд хэрэг ажиллаа олж чадаагүй байх юм бол 6 сарын тийм токтэй гацдаг гэдэг тийм виз өгд юм. Тэгэхээр уус яг л 6 сарлын байна л да. Тэгээд тэрийг бараг 6 сараас сонгоход бас амар хэцүү юм шиг үлээ. Тэр 6 сар дотор хэрэг төгсчөөд ажиллаа олж чадаагүй байх юм бол ер нь бараг л ямар одоо хүндэтгэж шалтгаан байхгүй бол жоохон хэцүү юм шиг үлээ. Тэгэхээр 6 сар дотор тэгээд тэр 6 сард одоо за ажлаа солих гээд ингээд ажилласаа болоод дараагийн ажлыг олоогүй. Тэгээд 6 сар ингээд байж штэ тий. Тэгэхэд ямар нэгэн одоо юу гэдэг ажилгүйдлийн тэтгэмж ч юм уу тийм энэ төр байд юм болов. Байд юм лээ тэр. Ажлаасаа гарах юм бол ажлаа олоогүй байх юм бол шууд нөгөө Харувак руу уцтаад шууд гэхдээ өмнөх ажилдаа Койохокийн заавал төлжсэн байх шаардлагатай. Тэгээ нөгөө Койохокийн гэхээр хөдөлмөрийн даатгал тийм ажилгүйдлийн даатгал юм уу? Тийм юм ажилдаа заавал төлжсэн байх шаардлагатай. Тэрийг хамгийн багадаа нэг жилээс дээш илүү төлсөн байх юм бол тэтгэмж өгөн тийм ажилгүйдлийн тэтгэмж өгөн. Тэр нь болохоор хэр удаан ажилласан байх вэ тэрнээс хамаарат хэдэн хувь гэдэг өгдөг. Жишээлбэл 4-5 жил ажилласан байх юм бол одоо нөгөө татвар хасагдаагүй цалингийнх нь 60% ч юм уу хамгийн ихтэй. Нэг 4-5 жил ажилласан байх юм бол жишээлбэл за татвар хасагдаагүй дүн нэг 250 мянган авдаг гэсэн бол татвар хасагдаад тэр за нэг 200 мянган орчим байлаа шүү дээ. Тэгэнгүүт тэр 250 мянган 60%-ыг нь өгдөг. Юу сайн өгд юм шүү дээ. Тийм юу байд юм бэлээ. Тэр нь тэгээд өөрийнхөө хүсэлтээр ажилласаа гарсан бол 3 сарын дараанаас олгогдож эхэлдэг. Ажилласаа гарснаас хойш компаниас болоод компани одоо халсан байх юм бол 1 сарын дараанаас эхлээд тэр юу өгд юм лээ тэр тэтгэмжийг. Тэгэхээр чи одоо тэгэл хамгийн дээдлээ 3 сар л авч болно гэсэн юм шүү те. Өөрийнхөө юунаас авч болох хугацаа нь болохоор дээдлэн 6 сар хаа. Одоо нэг гэхдээ нөгөө яг одоо визнийхаа хэрэг асуудал бодлоо тийм байна 3 сар гэсэн үг яг үнэн тийм байна. Тэгэхээр бас эхний 3 сар тэгээд ямар ч орлогогүй нэхэр хэцүү юм тий. Биш нь шууд дараа сараас нахам болоо гэж татсан шүү. Тийм тэгдэм билээ. Өөрийнхөө компани юугаар гарах юм бол тийм тэгээ би саяхан нэг найзаасаа бас дахиад шинэ мэдээ сонссон нь тэр өөрийнхөө хүслээр ажилласаа гарсан компани одоо шаардлагаар гарсан гэдгийг энэ компани болон хувь хүмүүс шийдэх биш тэр Харувак бас шийддэг юм билээ шууд. Одоо би ийм байдлаас одоо жишээлбэл ажилласаа болоод амар стресстэй ажиллаа хийж чадахгүй тэгэнгүүтээ өөрөө яг гарыг гэд хэлхий тэлцэн. Гэхдээ ажил нь айгүй хүндээсэн болохоор гарыг гэд тэлцэн бол тэр одоо учир шалтгаанаа Харувакд очиж хэлээд тэгэнгүүтээ одоо жишээлбэл юу гэдэг имлэг дээр очиод одоо би ийм одоо сэтгэл зүйн жоохон дарамттай юутай байсан гэсэн тодорхойлж чадах юм бол компаниас бол шалтгаалаад ажлаас гарсан гэсэн дүгнэлтийг Харувак гаргаад өгчт юм лээ. Тэгэнгүүт сарын дараанаас тийм тиймэрхүү болохоор тиймэрхүү нарийн юмнуудаа Харувакаас сайн асуугаад одоо бидний талд наастаа шийдэх гэдэг юм уу тиймэрхүү юм Харувакаас сайн зөвлөлдөж асуусан бас тийм юм лээ. Одоо тэгээд нөгөө ажил хайж штэ. Тэгэхэд тэр дундуур нь одоо бид нар юу энэ төр хийж болох юм болов? Цагийн ажил энэ төр. Одоо тэгэхгүй бол тэгээд хамаг орлого зогсчих юм биш үү? Цагийн ажил бол болохгүй хаа. Япон бол болно. Бид нар чинь нөгөө нэг байгаа визнийхийг хүрээлж болохоор тэгэхээр ажил хиймээр энэ гэх юм бол Ньюкан дээр очиод асуухад л хэрэгтэй баг. Тэгжээс нөгөө Шикагогийн хацуудаа авч цаг даруулах юм шүү дээ. Тийм. Гэхдээ Ньюкамс зөвшөөрч өгөх нүггүй юу те. Гэхдээ тэр одоо 28 цаг дарууллаа гэсэн одоо тэр зөвшөөрөгдөх ажил нь болохоор комбини ч юм уу тиймэрхүү ажил байж болохгүй өөрийнхөө бизнесний хүрээнд тийм ажил тэгээд чамайг одоо 28 цаг ажиллуулах тийм ажил байх уугүй юу гэдэг нь бас тий тэрийг олцсон байх юм бол бас болж магадгүй юм байна лээ. Тийм тэгэхээр тийм болохоор одоо энэс юу гэж дүгнэх вэ гэхээр хэрвээ ажлаа салмаар их юм бол дараагийн ажлаа олцоод ажлаа салсан хамгийн одоо аюулгүй зөвл юу болж байгаа юм л та тий. Одоо жишээлбэл Японцууд авах юм бол ядаж нэг байрны түрээс гэхгүй тий өөрийнхөө гэртээ аав ээж дээр очиод яачин гэсэн бид нар ч юм бол тэгэл ажилгүй виз бас амар том байна. Тий виз амар том. Олдохгүй бол тэгээд яана гэсэн тийм амар сэтгэлийн дарамт тий байх учраас тий. Тэгэхээр угаасаа тий бид нар чинь Японд байгаа баталгаа компани юм чинь виз юм чинь
Японд байгаа юу нь виз байгаа шалтгаан нь компани л учраас компаниас гар салдах юм бол бид нар тэгэл визгүй болчих учраас хичнээн одоо хүнд хэцүү байсан ч гэсэн ажиллаа сайн дараагийн ажлаа олцоод баталгаатай болгож ажиллаа олсон. Одоо бас коронагийн үеэр ажил олдоход айгүй хэцүү байгаа юм шиг үлээ. Ер нь ихэнх газрууд баруул хишийн хүн авахд ер нь айгүй тийм өөртөө бараа яа гэж ахаад энэ яг зарим нэг одоо нэг үйл ажиллагаа нь одоо сайн одоо жишээлбэл IT чиглэлийн юм уу тий бараг эсрэгээрээ хүний дутагдлалд ороод байгаа юм шиг үлээ. Тиймэрхүү л газар юу юм гэхээс одоо бол яг Японд аялал жуулчлал зочбуудл юу гэдэг үйлчлэгээний байгууллагууд бол тий өөрсдөө яа гэж компани яа гэж энэ хасах руу орсон шиг байгаа тий. За тэгээд дараагийн ажил олцоод тэгээд ажлаас гарах үед ямар одоо бичиг баримтын бүрдүүлэх үү гэхээр за хугацаа одоо жишээлбэл 4 сард ажилласаа болон дараагийн ажилдаа за 10 сараас ч юм уу тий нэлийн хооронд нь хугацаа байгаа гэх юм бол саяны нөгөө олоогүй байхтайгаа ижлэхэн яг юу хийн ягаад тэгэхээр голынх нь нөгөө 6 сарын хугацаанд бас даатгал юмнууд нь тасарч байгаа учраас за тэгээд шууд одоо 3 сард ажилласаа гараад 4 сар шинэ ажилд орно гэх юм бол бараг өөрөө хийх юм байхгүй бүх юмнуудыг эхний компани чинь хэрэгтэй юмнууд чинь чамд өгөөл яачин дараагийн компани ийм юм өгөрөө тийм юм өгөрөө гэл бараг өөрөө мэдээг байхад угаасаа хэрэгтэй юмнуудаа компани нэхэд авчин тийм учраас бараг тийм хоорондоо зайгүй ах юм бол бараг нэг хийгээд ах юм байхгүй юм шиг санагдсан. Өөрөө иммиграшн мэддэл тийг авчих юм шиг. Яг өөрөө хийх юм зөвхөн иммиграшн мэдтгэл байхад болно. Хамгийн гол нь нөгөө хоорондын зайн яачих юм бол эрүүл мэндийн даатгалгүй болчихно. За тэгээд татвар оршин суугчийн татвар болохоор яг уу төлөхгүй байх арга нөгөө японочууд одоо нөгөө ингээд ажилгүй болцсон орлогогүй болцсон би оршин суугчийн татвар төлөх боломжгүй байна гэдэг гэсэн нэг тийм янз бүрийн нарийн аргууд байд юм шиг лээ байх хэвд. Гэхдээ бид нар энэ хувьд болохоор нөгөө эжүкийн нөгөө ногоон карт насан туршаа юу гэдэг лээ оршин суугч байнгын оршин суугчийн виз хэрвээ мэдүүлмээр байна гэх юм бол төлжсэн талаар тийм оршин суугчийн татварыг сүүлийн 5 жил эрүүл мэндийн даатгалыг сүүлийн 3 жил тасралтгүй төлсөн байх шаардлагатай учраас тийм ногоон карта байнгын оршин суугчийн виз авъя гэж бодож л ах юм бол таслахгүй байсан дээр бидний хувьд болохоор мөнгөө хэмнээд одоо ойр зүрийн тий 1-2 сарын хэдэн сарын юугаа төлөхгүй бэгээд ойр зүрийн ойрын юм бодо мөнгөө хэмнэ гэх юм бол дараа нь нөхөж төлж болтгоо мөлий ээж үгүй авахд тийм юмнуудыг тиймэрхүү л анхаарах юмнууд байна да. Ер нь л амар юу шүү явдал суудлыг санагдаж байна. Одоо Японд яаж яхад нэг амар хурдан ингээд яг өөрийнхөө тэр нэг комфорт зонд орцдог гэх юм уу. Тийм болохоор тэрнээсээ гарах гэж бас нэлээд хэцүү те. Харин эргэн тойрны хүмүүс амар нөлөөлдөг юм шиг байгаа маа. Яг үнэ ерөөсөө хүмүүс ажил нийслэлээс салжуулсан нэг юм байдаггүй. Тэгээ ерөнхийдөө яг нэг нийгэмдээ ер нь ажлаас олох нь тийм сайн зүйл биш гэж тийм одоо ойлголт байдаг учраас тийм гэхдээ сүүлийн одоо нэг ажил мэргэжлийн онцлогоос халаад гайгүй орчин үеийн компаниуд нь бол эсрэгээрээ тэр чинь нөгөө талаас бодож үзэх юм бол олон компани болж гин гэдэг чинь олон компанид одоо ажилд авсан байна гэсэн үг шүү дээ. Тэр хүнийг бас олон компани тэнцэж чадсан байна гэсэн утга учраас чадвартай байна гэж бас харахаар байгаа зү. Тийм болохоор тиймэрхүү жоохон онцгой байдлаар хүлээж авч байгаа компани юм бол хуучин компани гэсэн үг. Яг зөв. Одоо ер нь хуучин компаниуд л яг тийм аа шүү тий. За тэгэл одоо ажиллаа хэрвээ одоо солилмоор байна гэх юм бол миний хувьд болохоор жоохон өмнө нь ч гэсэн Монголд ажиллаж хад ерөнхийдөө бол миний хувьд нэг ер нь тал юм уу да зараар орсон бас нөгөөх нь болохоор нөгөө танил түрүүн хамгийн ярианыхаа ихэнд хэлсэн одоо танил тал юм уу тий. Тиймэрхүү байдлаар ажилд орсон миний хувьд бас бараг 50% та байгаа. Тийм учраас оюутан юм уу те хүүхдүүд одоо залуучууд хэлэхэд одоо амар хөөсөөс юм ярьцлаа. Юм заасан ингэж ярьдаг болчихсон багтаа. Байгалийн жамаар юм болсон юм багтаа. За та юу гэж хэлмээр байна? Хүүхдүүдтэй захихад одоо тийм цагийн ажил юм уу те угаасаа миний саяхан нэг унсан ном дээр өөртөө бити дайсан үсгээ манай дэлхий айгуу жижигхэн шүү гэсэн нэг үг байсан. Тийм болохоор
хизээ нэгэн цагт одоо энэ хүнтэйгээ эргэж уулзсан гэсэн байдлаар бүх хүнтэй харьцах хэрэгтэй л гэж бодож одоо хичнээн одоо гомдоосон ч юм уу те онцгой санагдсан ч тэр хүнтэйгээ сайн талыг нь олж харах ч юм уу те за энэ хүн бас одоо надтай ингэж харьцаж байгаа ч гэсэн анх намайг ажил тавсан хүн шүү дээ гэдэг юм уу те тийм байдлаар бодоод аль болох 90-ний замын үзэн урт гэдэг шиг нэг төглөө нэг өөр үг байдаг шиг санагдаа. Тийм болохоор дахиж уулзсан шүү юу. Дахиж таарна шүү. Одоо нөгөө өгсөх замд одоо таарсан үнтэй өрөөдөх замдаа бас таарна шүү гэдэг шиг. Цагийн ажил хийж явах та ч юм уу те. Одоо жишээлбэл нэг хүний орчуулганд одоо нэг хүн орчуулганд яваад өгөөч гэж гуйхтан тэр үед ч юм уу нэг удаа уулзаад өнгөрнө гэж бодохгүйгээр одоо хизээч би энэ хүндээ дахиж уулзаж магадгүй гэсэн бодлоор харьцаж ажлыг нь одоо сэтгэлээрээ хийж ч юм уу те тиймэрхүү байдлаар яах юм бол дахин тэр хүн дараагийн одоо нэг юм дээр өвнөрөө нэг тийм хөхтэйдэг штэ орчуулга хийлгэж ч юм уу те өвнийг ажил хийлгэж ч юм уу те тиймэрхүү байдлаар харьцаж магадгүй учраас одоо японочууд тэгэн зөвхөн тэр хүн биш юм а гэхэд өөр нэг хүндээ танилцуулж өгөх ч юм уу те тиймэрхүү байдлаар тиймэрхүү юм айгүйх одоо ялангуяа одоо бид нар одоо эйжентүүд гэдэг чинь зөвхөн Япон хүн нэг л ажилд одоо зуучлах гэсэн тийм юутай байдаг болохоор гадаад хүн гэхээр дахиад нэг өөрсдийнхөө бидний энэ нэг одоо Япон хүмүүсээс өөр талаа бас ярихгүй болохгүй байдаг учраас одоо анханасаа тийм өөрсдийнхөө онцлогийг ойлгоод ч гэх юм уу те эргэн тойрондоо Японч Монголч бүх хүмүүстэй айгуу тийм өөрийнхөө чадварыг хамгийн сайнараа харуулж тэгж авсан бас зүгээр байх гэж бодсон. Тэгэл дээрэс нь ерөнхийдөө л одоо би эхний компаниа бодлоод нэг эйжентийн хүнтэй холбогдож байгаагуудаа дараагийн компаниас солихдаа дахиад нөгөө хүнтэй тэр үедээ тэгээ би ингээд ажиллаа болцсон гэж баярлаа. Өстой тэр хүнээр зуушлуулж ороогүй өөр ажилд орсон. Тэгээ би нөгөө хүндээ ингээд над руу ингээд нэг ажлын санал хэлээд залгахаар нь би тань руу ярих гэж бодож суучлаараа би ингээд шугамар өөр ажилд орсон. Тэгээд өдөө өөртөл ингээд зөндөө олон ажилд хэлж өгчээс нь баярлалаа гэсэн чинь зүгээр ашигуудээ тэгвэл дараагийн ажилд амжилттай байгаараа гэд салаад тэнгүүтээ би дахиад 2 дахь удаага ажиллаж салахтаа дахиад нөгөөнтэйг холбогдож авах бай. Гэхдээ яг нөгөө компани нөгөө хариуцтай хүн нөөрөлцөн ч гэсэн миний нөгөө түүх мөх юмнууд байж байгаа болохоор энэ хүнтэй чинь Японч нөгөө бүх ярьсан юм өвлөдөстэй тийм байдаг болохоор баахан ажил зуршлуулж авчаал хэл сураггүй алга болчих биш. Одоо тэгсэн ингээд юм хэлээд ч юм уу те өөрийнхөө нөгөө уул мөрийг айгуу тийм цэвэрхэн авч явах юм бол дараагийн юмд нь айгуу зүгээр юм шиг санагдчихээн. Тийм тэгээ мэдээж эйжентэд болохоор өөрийнхөө нөгөө нэг бүх юмыг нууц хаахгүйгээр хэлээд одоо эйжент болохоор цаад ажиллах компани одоо бид хоёрын голд нь одоо юмнуудыг айгуу зөөлрүүлж одоо компанид зөвөр ойлгуулж надад болохоор чи компанид ингэж хэлвэл компани чамайг авахд арай одоо нөгөө иймэрхүү хүмүүсийг авдаг шүү гэсэн голынх нь гүүрэн олж өгдөг болохоор эйжентээс ямар ч юм нуухгүйгээр бүх юм хэлээд би ингээд одоо чадахгүй юм а ч гэсэн өөрийнхөө сул талаа ч гэсэн үнэнгээ хэлээд би одоо ийм сул талтай энийг яах вэ гэсэн байдлаар хэлвэл бас зүгээр юм шиг тий. Тиймэрхүү эйжент нь ямар эйжент байдаг вэ? Recruit гэж байгаа Япончууд ч гэсэн айгүйх яадаг рекрутийн хүмүүс rejection анкет эднэрийг засаж өгвөл айгүй гоё харцдаг. Тэгээд үнэгүй онлайнаар харьцаад юу байдаг. Тэгээ бас сүүлд Mynabi гээд сайтад бас бүртгүүлсэн. Mynabi болохоор шинээр ажилд орох тэгээд Tenshoku буюу ажлаа салах гэсэн хоёр тусдаа бүртгэлтэй юм лээ. Тэгээд манай нэг Японы зохион болохоор Duda тэгээд Duda тэгээд энэ Tenshoku гээд энэ хоёроос зүгээр юм билээ гэсэн. Ерөнхийдөө тэгэл эднэр л байдаг бах. Бас Инди тэгээд байсан. Инди тий хамгийн би Инди дээр ажилд орчихсон тий. Хамгийн чухал яваа марцсан байж тий. Инди Recruit Mynabi Tenshoku гэдэг юм болов. Тэгээд Duda эднэр нэлээ. Эднэр болохоор ер нь Япончуудын ажлаа салдаг юмнууд. Тэгэнгүүт арай нөгөө нэг бүр high class-ийн өндөр ур чадвартай хүмүүс болохоор нөгөө бизнес хэлүү те бизнес англи хэл гадаад Японы биш гадаадын компанид ажилламаар байна гэсэн англи хэлтэй хүмүүс болохоор бизнесээр бас нэлээд зуршлуулдаг юм шиг байлээ. За тэгээд гадаад сүүлийн үед нөгөө нэг зөвхөн гадаад хүмүүст ажил зуучлах эйжентүүд бас айгүйх яасан мэлээ те нэгтсэн мэлээ те зөвхөн гадаад хүмүүсийг зуучладаг. Тэдний талаа бас сайн мэдэхгүй байна. Хайвал зөндөө гарч ирэх баг. Тийм. Зөвхөн англи хэлээр ордог ч юм уу те. Тийм. За тэгээ дээрээс нь нөгөө нэг LinkedIn гээд сайтад өөрийнхөө профайлыг бас
одоо нөгөө гадаадын компанид ажилладаг хүмүүс, англи хэл мэдтэй юм уу, IT талын хүмүүс LinkedIn дээр өөрийнхөө профайлыг аягүй сайн үүсгээд тэгээ LinkedIn-ээс ажил авах юм бол бас тиймэрхүү ажлууд их олддог юм шиг хэлээ. Тэгэнгүүт одоо тэр бизнес ч юм уу тийм том компани эйжентүүдээс LinkedIn-ээс харж агаад энэ хүн ажил хайж байгаа юм байна гингүүтээ холбогдтыг мэлээ та ажил хайж байгаа юм байна манайхаар зуушлуулах уу гэд тэгэнгүүтээ одоо тэр зуушлуулж байгаа эйжентүүд бол хувь хүнээс ямар ч мөнгө авахгүй зуучлж өгч байгаа компаниасаа урамшуул авдаг учраас ямар ч юу авахгүй. Тэгээд одоо манай нөгөө зарим хүмүүс хольж утгаад ээж магадгүй нөгөө виз мэдүүлж өгөөд мөнгө аваад идэг газрууд идэг штэ тэрэндээ ерөөсөө хольж утгахгүй тий. Мөөлөгчийн газар болохоор ерөөсөө тэр ажил зуучлалдаг эйжент бол биш. Тий огт хамаагүй виз мэдүүлж өгч байгаа гэсэн учраас тэрэндээ ерөөсөө юу хольж утгах хэрэггүй тий. Хоёр тустай зүйл. Тэгэхээр ямар ч ер нь одоо юу гин зуршлуулад ч юм уу тий. Одоо иймэрхүү агентлаг энтрээр дамжуулж ороход мөнгө бол ерөөсөө бидний зүгээс бол мөнгө ерөөсөө өгдөггүй байгаа тий. Япон компани бол хангалттай зарим нэг Монгол компани дээр автын мөлий. Монгол компани гэж одоо Монгол хувь хүмүүс ч гэсэндээ энд байдаг. Тэнгүүтлээ ингээд одоо яг бид нартай адилхан юм үнцэн ажилтнаар ингээд ажилчид жуулцалдаг. Тэнгүүтлээ нөгөө компаниас ч мөнгө авна. Давхар биднээс ч гэсэндээ ажилд оруулж өгсөн гээд тэгээд бас мөнгө авдсан мөлий. Авдаг гэж сонссон. Тэр нь одоо яад юм бол те. Одоо ямар нэгэн бүр хэл мэдгүй ч юм уу тэр хүний бүх юмыг нь хийж өгөөд тэгэх юм бол яг нэг гэтээ баг адилхан. Одоо яг нэг компаниудтай холбож өгнө. Тэгээ холбож өгөө тэгээд одоо жишээл компани за ярьцлага тэдэн цагт ирээрээ гэх тэгээд штэ. Тэнгүүд нөгөө нэг хүндээ дамжуулаад за юу ярьцлага тэдэн цагт юм биш үгээл. Тэгээд тэр компани хэрвээ орж чадах юм бол юу лээ эхлээд нэг 5 авмаа өгөөд тэнгүүтлээ орж чадах юм бол дараа нь үлдсэн 5 авыг өгдөг ч юм уу. Нэг тиймэрхүү компани байд. Зөвхөн байх юм лээ. Юугаараа хуулиараа бол уулна ямар юм бол та тий. Ямар ч байсан Япон компаниуд ерөөсөө Японы зуучлалын компаниуд бол байд юм лээ. Тэгэхээр тэр ямар вэ гэхээр яхаа өөрсдөө нөгөө нэг яг одоо нөгөө бидний агентлаг энтертэй харьцаадан ингээл одоо Япон хэлээр харьцсан штэ тий. Тэгээд дээрэс нь өөрөө CV энтрээ бичиж мчээд ч юм уу нилээх ингээ юутай болно штэ тий. Шат амжлах хэрэгтэй болно. Тэнгүүд тэднийг арай одоо хийхэд хэцүү ч гэдэм үү тий. Тэгээд CV энтер дээр нь жоохон яг тусалж өгдөг юм шиг үлээ. Одоо хамаг юмыг нь асуугаад төгссөн сургуулийн дээр хамаг юмыг нь асууж агаад өмнөөс нь бичиж найруулж бичиж өгдөг ч юм уу тий. Яг тэр хураамж энтрийг авч байгаа бол тэгтэл амар үнэтэй агаад надад хэдийг аавна гэж хэлээ. Бараг 15 бараг нөгөө виз мөөлөгчийн газартай бараг адилхан үнэлжсэн. Тэгээ би бүр гайхаад. Тэгэхээр өөрсдөө сайн бичээд сурчвал бичиж сураад шууд бас тэгтээ яг Монгол компани бас нэг сонголт юм да. Тэ хувь хүний өөрийнх нь өөрөө бичүүлээд мөнгө төлөөд амар гизээвэл тэгээ болно. Эсвэл өөрөө бүх юмаа бичээд одоо шууд Япон эйженттэй холбогдоод зуршлуулъя гэж чадвар нь байх юм бол мөнгө гарахгүй тэр нь зүгээр те өөрийнх нь хувь хүний сонголт. Бас нэг юм тий одоо нэг хэрвээ яг өөрийнхөө ормоор байгаа компани ч юм уу те нэг бол яг салбар нь тодорхойлсон бол тэр нэг компанийнхаа вебсайт руу шууд ороод тэгээд тэрэнд нь одоо нэг recruit гэдэг угаасаа тустай юм юу байж байгаа цэс байж байгаа те ихэнх компаниуд жохоо гэдэг тиймэрхүү recruit тийшээ нь ороод тэгээд өөрийн чинь сонирхож байгаа юу байна уугүй юу гэд үзүүл бас зүгээр ээж магадгүй. Тийм шууд компани руугаа тэр нь бараг хамгийн дутцсан тий. Тэгээд тэрнээсээ өмнө гэхдээ гол нөгөө нэг ажилд орох ноу хавуудыг өөртөө заах нь тий. Япон компанид ярьслаа өгөхөд юуг анхаардیں۔ Одоо анкета яаж бичдэг гэсэн юмнуудыг нэлийн сурцсан байх хэрэгтэй. Тэр нь арай тэн дээр тий. Тийм. За тэгэхээр бид хоёрын өнөөдөр ярьсан нь бол яг нэг үндсэн ажилтан ш тий. Одоо энэ Жимбүн Чишки Коксай гэдэг юм тий. Одоо яг энэ үндсэн ажилтнаар компани үндсэн ажилтан. Энд бол нөгөө нэг гэрээний ажилтан бол ур чадварын ажилтнууд бол орохгүй байна тий. Тэд нар бас гэрээний ажилтнууд бол ажлаас компаниас олж болдгоо штэ тий. Болохгүй тий. Ур чадварын ажилчид бол өөрсдөө компани хайгаад тухайн нөгөө нэг юу дотроо одоо салбар дотроо ажлаас олж болно. Тийм. За тэгэхээр энийг бас сайн ялгаж салгаж ойлгоорой. Бүх одоо визний төрлүүд одоо ингэж өөрийнхөө хүснээр ингэж ажиллаа сольж бас болдоггүй байгаа тийм. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ үргээд тусах уу да. За тэгээд асуух зүйлээвэл манай YouTube podcast, Facebook бас Apple podcast-аас сонсож байгаах бас Instagram хуудасаар холбоо ярьж биднээс асуугаарай. За тэгээд манай Future Japan Япон хөтөч төв нь
Японы онлайн сургалт 7 Японд хэлний бэлтгэлээр хувийн зардал сурахад зуучилдаг байгаа. Тэгээд бол хэлний бэлтгэлээр ирэх хүсэлтэй байх юм бол манай төвд хандахыг урьж байна. За дараагийн дугаараар уулзлаа, баяртай.